Шанхайд оюутан байхдаа би анх удаа өөр соёл донд амьдарч байлаа. Нэг Япон охинтой нэг өрөөнд. Өглөө бүр тэр жижигхэн ширээнийхээ өмнө сууж хэд хэдэн зүйлсийг нэг нэгээр нь гаргаж ирнэ. Жижиг савнууд, өөр үнэр, өөр мэдрэмж. Тэр зүгээр л гоо сайхны бүтээгдэхүүнүүд гарган ирж хэрглэж байсан юм. Харин би өөр зүйлийг харж байлаа. Дадал, өөртөө хандах хандлага, соёл. Тэр үед манай улсад ийм сонголт, ийм соёл байгаагүй. Тэгээд надад нэг бодол төрсөн юм. Хэрвээ байхгүй бол би бий болгож болох юм биш үү гэдэг тэр бодол миний замын эхлэл болсон юм. Гэхдээ эхлэл амархан байсангүй. Чанартай бүтээгдэхүүн, бараа олох, итгэл олох, бусдад ойлгуулах, мөн хүмүүсийг соёлжуулах гээд энэ бүгдийг шинээр хийж эхэлж байлаа. Яг л уулан давирагтай адил доороос нь харахад ойрхон мэт харагдана. Гэхдээ дээшлэх тусам алхалт бүр хүндэрдэг. Заримдаа ядрах, шантрах, ухрах үе бий. Гэхдээ би ойлгосон. Авиралт гэдэг саадгүй зам биш. Бизнес ч бас тийм. Саад бүрийг давна гэдэг зүгээр нэг тэсэг биш. Илүү сайн хувилбар болж урагшлах аялал юм байна гэдгийг. Алхам алхмаар жижигээр. Жижиг эхлэл хүмүүсийн хэрэгцээ болж эхэлсэн. Өмнө нь байгаагүй зүйл одоо сонголт болсон. Тэгээд нэг өдөр би эргээд харахад зөвхөн бизнес босгоогүй байсан. Өнөөдөр би ээж, би тамирчин, би удирдагч. Гэхдээ би одоо ч авирсаар. Оргилд хүрэх гэдэг эцсийн зогсоол биш. Харин дараагийн зорилгын шинэ эхлэл юм.